үзэгчтэй 7 хоног болгон MICC компаниас бэлтгэн өргөдөг Монголын хөрөнгийн бирж дээрх товч мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр нийт 34 компани 57 мянган ширхэг хувьцааг 27 сая 560 мянган төгрөгөөр арилсан байгаа. Тэгээд топ 20 индекс маань 17 мянган нэгжид хүрч өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.3%-аар өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа боловч одоо сүүлийн 1 сарын туршид бол маш их унсаар хамгийн доод хэмжээнд хүрсэн байна. Энэхүү уналтад болохоор хамгийн сүүлийн үеэр Апу хувьцаат компани жижиг таван толгой мөн Монголын уул уурхайн эрхэлдэг нүүр салбарладаг компаниуд Адуун чулуун, Шарын гол зэрэг хувьцаануудын уналт нөлөөлсөн байгаа. Өсөлттэй явж байгаа хамгийн өсөлттэй явж байгаа хувьцаа гэвэл Genco Tour Bureau компани хувьцаа 7% өсөлттэй явж байгаа харагдаж байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар болохоор жижиг таван толгой компани хувьцаа өчигдрийнхээс одоо 121-ээр унжид 8790 төгрөгт хүрсэн байгаа. Апу компани хувьцаа 4600 төгрөгийн ханштай харагдаж байна. Тэгээд Монголын хөрөнгийн биржээс одоо шинээр одоо сонин гэдэг нийтлэл гаргаж байгаа л да. Тэгэхээр хэрвээ та бүхэн Монголын хөрөнгийн бирж дээрх тухайн мэдээллийг авахыг хүсвэл Монголын хөрөнгийн бирж дээрх сайт руу орж бүртгүүлснээр Монголын хөрөнгийн зах зээл дээр юу болж байгаа тухай товч мэдээллийг бас авах боломжтой. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол Монголын хөрөнгийн бирж дээр яг одоо брокер төлөвлөхийн үйл ажиллагаа явуулах эрхийг бүрэн авсан компани тоо 47 шиг компани одоо бүрэн үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ 47 компани бол нийт зах зээлийн арилжааны 95%-ийг эзэлж байгаамаа. Тэгээд ер нь бол 7 сарын 2-наас хойш MIT систем ашиглалтанд одоо орж ирснээс хойш Монголын хөрөнгийн биржийн арилжаа маш их багассан. Мөн одоо бараг брокер төлөвлөлд ажиллаа хайж арилжаа явагдахгүй байна гэсэн мэдээлэл гарсан ч гэсэн саяхан Монголын хөрөнгийн биржээс өмнөх жилийн 9 сартай одоо энэ жилийн 9 сарыг харьцуулсан судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр одоо энэ оны одоо 9 сарын байдлаар бол нийт 142 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байгаа. Тэгээд энэ өмнөх үеийнхтэй харьцуулах юм бол 81.4 тэрбум төгрөгөөр илүү байгаа нь бол Монголын хөрөнгийн зах зээл хэрэг одоо хөгжиж байгаа харагдаж байна гэсэн байр сууриас ярьж байгаа. Тэгээд Монголын хөрөнгийн бирж дээр хэрэг арилжаа хийдэг олон компаниудын хувьцааг худалдаж авч арилждаг хүмүүс байх юм бол тэдний анхаарлын мэдээллийг хүргэе гэж бодлоо. Тэгэхээр Asia Pacific Properties компани буюу хэрвээ тэр компани хувьцааг эзэмшдэг хүмүүс байвал тухайн компани өөрийн охин компани болохоор Rural Development компанитай нэгдэж хувьцааныхаа тоог одоо 2 дахин нэмэгдүүлж 1.100 төгрөгийн эрсдэлээр гаргасан байгаа. Тэгэхээр одоо бас 2 компани нэгдэж байгаа гэдэг нь хугацааны үнийн өсөлтөнд маш их нөлөөлдөг. Тэгэхээр тухайн хувьцаат компани хувьцааг эзэмшдэг хүмүүсээс бас нэг анхааралтай авч үзэрэй гэж бодож байна. За баярлалаа.